шууд ерөнхий сайдтай ерөнхий сайдынхаа мөн ерөнхийлөгчийн удирдлаганд ороод ирдэг. Тэгээд тэд нар яамдууд ингээд зангидаа явчихдаг байхгүй. За хөдөө аж ахуйн яам юм шүү, гадаад харилцааны яам юм, сангийн яам юм шүү тийм. Манайд бол шинтгэлийн хороо гэдэг байгууллага байгаа л да. Гэхдээ энэ шинтгэлийн хороо гэдэг байгууллага маань олон яам дээр одоо олон эзэнтэй зарцыг ажилладаг байхгүй. Жишээлд бол яг кластер явуулж 4-5 кластер байгаа гэсэн. Тэд нэг хүн доороо нэг хороодтой яамдуудаа ингээд удирдах гэж тогтолцоо нэг үзүүд байна. Одоо кластераа яаж сонгодог вэ гэхээр Boston Group гэх тийм олон улсын зөвлөгөө өгдөг компани байдаг. Тэднийг авчиж ирээд за ер нь манай Чил улс ямар бүтээгдэхүүн хөгжүүлвэл олон улсын зах зээл гарах боломжтой байна. Тэгээд Чил бол яг хөө дэлхийн худалдааны байгууллагад хэлсэн дэлхийн 20-30-аад оронтой чөлөөт худалдааны гэрээтэй чи юу юм гэхээр ямар нэгэн тариф янз бүрийн илүү бэрхшээл нь хамаагүй хайцангуй гайг болчихж байгаа юм байна. Тэгээд кластерууд нь яадаг вэ гэхээр вино утарэ основной ер нь манайх дэх аян бүтцтэй одоо хөөж хон орон байж байгаа зэсийнхээ ашиглаад бусад захиалгуудаа хөгжиж байгаа. Одоо Чилийн хамгийн гайхалтай жишээг эхнийхээ экспорт бол 10 евро тонны дээд зэхийн экспорт хангасан. Гэхдээ өөрөөр хатын Бразил импорт гэж. Тэр том ах өөрсдөө